би нэг юм жоохон бахта зургатаар ингээ харчихсан байхгүй. Нөгөө нэг дуу нь болохоор чиний харцанд чи өөрийгөө гэд тэ. Тэр яг Шүний үсэлт балхаж байхын хөгжмийн зохиол. Шүний үсэлт гэдэг. Би чинь багтаа за дуучныг ярих юм бол би чинь багтаа. Би чинь 3 дугаар ангиас эхлээд одоо сургуулийнхаа урлагийн үзлэг гэж явж байгаад тэгээд эгчдүү 3 урна гэд. Тухайн одоо социализм үед бол баг тэр үеийн хүүхдүүдийн дунд одон байлаа. Одоо дуугаараа. Тэгээ 2 дүүтэйгээ одоо энэ та нар одоо энэ дууг нь мэднэ. Шин өглөөгээд өөрийн шуудын жигээ шинхэн. За энэ дуу тавтаа норсорэ. За. Төгтөө гэдэг энэ дуу шүү дээ. Манай хоёр хүүхдийн байнга дуудаг дуу. За энэ дууны чинь жинхэнэ эхийг одоо бид 3 дуулсан юм. Тийм үү? Тий. Пүүх. Дараа нь нөгөө шинжилж өөрчлөгдөөл өөр хүмүүс coverлол дуулж байгаа шүү дээ. Анхны эхийн дуулсан одоо эгчдүү 3 бол одоо би эгч нь аахгүй да. Тэгээд нөгөө гуруула хүүхэд байхдаа дуулдаг. Одоо once in blue хийн ачлал гэж одоо тухайн үеийн тэр үедээ л одоо хийд болж исэн дуунуудыг дуулж исэн. Тий. Тэгээд бид гурыг чинь нэг 15 минут байна уу нэг 20 минутны концерт радиогийн алтан фондод байдیں۔ За. Тийм хүүхэд насны яг тэр дуулж исэн дуу. Тэгэл тэнд ингээл тэр дуу муу ингээл явхараас гоё л хүүхэд наст дурсагтаа. Өөрийн шүдийн жигээ шинхэн